тасрагчийн цагийн ажил хийдэг нэгэн охин шийтгэн цагийн турш ээлжид нэгэн айлын хүүхдүүдийг харж үлдсэн тэр оройн жинхэнэ аимшигын кино шиг хар дарсан зүуд болно гэж огт төсөөлөөгүй юм. Дараа нь болсон үйл явдлууд бүхэл бүтэн хотыг айдас давтуулж мөрдөгчд энэ нууцыг тайлахын тулд бүх хүчээ зарцуулахад хүрсэн. Удалгүй тэд үннийг маш үр бүсийн аргаар олж мэдсэн боловч ийм төгсгөл тэд өөрсдөө ч бэлэн байгаагүй юм. Karen Slater 9 сарын 18-нд Нью-Йорк хотод төрсэн. Дээрээ нэг ахтай бөгөөд эцэг эх нь католик шашны хүмүүс байжээ. Охиныг дөнгөж нэг настай байх үед нь гэр бүл нь Флорида руу нүүж Boynton Beach нэртэй жижиг хотод суурьшсан байна. Дараа нь Karen орон нутгийн католик сургуульд сурч усанд сэлэлт гимнастикаар хичээлдэг байв. Тэдний гэр бүлийн амьдардаг хот далайн эрэг дээр байрладаг байсан тул Karen найзуудтайгаа аль болох их далайн эрэг дээр цагийг өнгөрөх дуртай байсан. Хэдэн жилийн дараа дүүтэй болж тэд хоорондоо маш дотн харилцаатай болж өссөн. Дүү нэгчийнхаа хийж буй бүхнийг даган дуурайж, сонирхлыг нь өвлөн авч, ерөнхийдөө түүнээс үлгэр жишээ авдаг байсан. 14 настайдаа Karen ахлах сургуульд шилжсэн бөгөөд тэр сургуульд нь хүүхэд харах цагийн ажлын тусгай хөтөлбөртэй байдаг байсан. Өөрөөр хэлбэл хүүхдэд харуулах шаардлагатай эцэг эхчүүд сургуульд хандаж, сургууль нь урьдчилсан сургалтанд хамрагдсан охидод ажлыг хуваарлдаг байв. Karen энэ мөнгөн хуримтлалаа үүсгэх маш сайхан боломж олсон. Тэр хүүхдүүдэд маш их хайртай байсан бөгөөд охин дүүгээ харж халамжилж байсан ариун туршлагатай тул шууд энэ хөтөлбөрт бүртгүүлжээ. Karen охин энэ ажилдаа маш хурдан амжилт олж байлаа. Олон гэр бүл хүүхдүүд түүний ажилд сэтгэл хангалуун байсан тул тэр үргэлж захиалгаар дүүрэн завгүй байдаг байв. Үүнээс гадна тэр усан цэлэлтээр өндөр амжилт гаргаж байсан тул сургуулаа төгсөөд спортын амжилтаараа коллежийн тэтгэлэг авах төлөвлөгөөтэй байсан. 1984 оны 3 дугаар сарын 24-нд Karen өмнө нь хэд хэдэн удаа харж байсан айлын хоёр охиныг харахаар болсон. Тэр энэ амралтын өдрүүдийг найзуудтайгаа өнгөрөөхийг хүсч бүрийн захиалгаас татгалзах талаар бодож байсан ч эцэст нь зөвшөөрсөн. Түүний ойрын найз өөр мужи руу нүүсэн бөгөөд амралтаараа найз дээрээ очихын тулд мөнгө цуглуулах хэрэгтэй байсан. Тэр орой ээж нь түүнийг тухайн айлд хүргэж өгсөн. Гэрийн эзэд Karen-ыг өгтөж бүх хаалгуудыг төгчхийг сануулчаад яваад өгсөн. Дараагийн хэдэн цагийн турш Karen болон айлын хоёр охин хөвгөлтөөр цагийг өнгөрөөсөн. Тэд хамтдаа тоглож, хүүхэлдэйн кино үзэж, оройн хоол идээд, оройн 9 хагасын үед Karen тэднийг унтуулсан байдаг. Үүний дараа тэр зочны өрөөнд буцаж очиод хамгийн сайн найз руугаа залгасан. Тэд маргаашийнхаа юу хийх төлөвлөгөөг ярилцаж, найзынх нь аав нь бейсболын тасалбар авч өгсөн тул тэд үзэхээр тесэн ядан хүлээж байлаа. Дараа нь Karen бас нэг найз руугаа залгасан бөгөөд тэр найз нь ч гэсэн мөн адил хүүхэд харж байсан. Тэд орой хэрхэн өнгөрснийг ярилцсны дараа Karen галтгой руу орж ямар нэг зүйл, идэх зүйл авах хэрэгтэй байна. Хэдхэн минутын дараа би буцаад залгая гэж хэлээд буцаа таслаад явсан байдаг. Гэвч Karen буцаж залгаагүй. Найз нь цаг нэглээд орой болсон тул Karen унтчихсан байхаа л гэж бодсон. Шөнө дунд орчимд хүүхдүүдийн эцэг их гэртээ ирээд нэгэн хачирхалтай зүйлийг анзаарсан байдаг. Үүдний гэрэл унтраастай байсан бөгөөд тэд энэ гэрлийг үргэлж асаалттай орхидог байсан. Хизээч унтраадаггүйсэн. Гэр дотор ч гэсэн түүнэр харанхуй бүр зурагт нь хүртэл унтраалттай байгааг гаднаас нь эренгүүт харсан. Тэд хаалганы урд очиод татаж үзэхэд хаалга нь онгорхой байсан бөгөөд Karen хаалгаа төвчгээ мартсан юм байх таа гэж бодоод дотогш орж түүнийг дуудахад ямар нэг хариу өгөөгүй. Тэд гэрлийг асааж галтгооны хэсэгт хурж очиход тэднийг аимшигтай дүр зураг өгтөн авсан. Галтгооны шалан дээр их хэмжээний цус оршсон, ярьжсэн утас нь буцааж суурьндаа тавигдаагүй дүүжлэгдсэн байдалтайгаар харагдсан бөгөөд цусны урт толбны мөр өрөөгөр дүүрэн цацагдсан байсан. Мөн цусны мөр коридороор дамжин хүүхдүүдийн унтаж байсан өрөөнүүд рүү очсон байгаа нь харагдсан. Энэ айл хоёр унтлагын өрөөтэй бөгөөд нэг нь хүүхдүүдийн унтлагын өрөө, нөгөө нь эцэг эхийнх нь унтлагын өрөө. Хоёр унтлагын өрөөний хаалга хаалтай байсан ч нэгнийх нь дотор гэрэл асаж хаалганы доогуур гэрэлтэй байгаа нь харагдчихсэн. Тэнд хэн нэгэн байж магадгүй гэж бодоод нөхөр нь их нэртэй хөршүүд рүүгээ гүйж цагдаа дуутахыг хэлээд өөрөө гэртээ үлдсэн байдаг. Хүүхдүүдийн эцэг нь энэхүү өрөөний хаалгыг онгойлохыг хүссэн ч магадгүй тэд аль хэдийн нас барсан байж магадгүй гэж айснаас болж хаалгыг нээж зүрхлэхгүй л байсан. Хэдэн минутын дараа тэр хавар
Эргүүлээр явж исэн цагдаагийн офицер ирж эрэгтэйг гадагш гарахыг хүсээд өөрөө гэрлүү орж шалгасан байдаг. Хүүхдүүдийн өрөөний хаалгыг нээхэд 2 охин орон дээрээ тайван унтаж байсан бөгөөд ямар нэг гэмтэл аваагүй байсан. Цагдаа хүүхдүүдийг тэрэн гадаагарч эцэг эхт нь хүлээлгэн өгсөн. Тэд өөрсдийнх нь хүүхдүүд амьд байгааг хараад маш их баярлсан ч Кареныг санаж гэрт өөр нэг охин байгаа гэж цагдаад хэлсэн. Цагдаа буцаж ороод цусны мөрийг дагаж явхад эцэг эхийн унтлагын өрөө рүү орж байгааг харсан. Тэгээд цагдаа хаалгын тэр өрөөний хаалгыг нээхэд шалан дээр хүний цогцос байв. Тэр дараа пульсийг шалгаж үзэхэд зүрх нь айлгидийн цохилохгүй байсан бөгөөд удалгүй бусад цагдаа нар түргэн төслөмжийн тэрэг ирсэн. Мөрдөгчд маш хурдан хугацаанд нас барсан хүн нь Карен болохыг тогтоосон. Түүний зарим хувцас байхгүй байсан нь хүчирхийлэл үйлдэгдсэн байж болзошгүйг илтгэж байлаа. Нүрийг нь альчуураар бүтээсэн байсан бөгөөд биеинд нь хутганы болон бусад хурц зүйлээр цогсон мэт олон тооны шарах байсан. Цогцыг шинжилгээнд явуулсны дараа гэрт үзлэг хийхэд зочны өрөөний цонх онгорхоо хамгаалалтын тор үсэгдсэн байдалтай байсан. Цонхны гадна гутлын мөр байсан бөгөөд тэр хэсгийн зүлэг нь налсан буюу дээр нь хүн гიშгсэн байдалтай харагдчихсэн. Энэ нь гэмт хитгээд гаднаас удаан хугацаанд ажиглаж байгаад орж ирснийг харуулж байлаа. Мөн түүнчлэн гадаа болон гэрийн дотор нүцгэн хөлийн мөр байсан бөгөөд гэмт хитгээд гутлаа тайлаад гэрт орж ирсэн болохыг мэдэж болохоор байсан. Гэрийн эзэдтэй ярилцсны дараа цагдаа нар Карен үргэлж хаалгаа төвждөг байсан гэдгийг олж мэдсэн ба гэрийн эзэд анх ирэх үед нь гэрийн хаалга онгорхой байсан гэдг нь гэмт хитгээд гарахдаа урд хаалгыг дотроос нь онгойлгож гарсан байхаар нөхцөл байдал тогтоогдсон. Гэмт хэрэгтэн зочны өрөөний цонхоор орж ирснийг мэдсэн гэрийн эзэд явхаас өмнө цонхоо хаагаагүй бөгөөд энэ нь Карены үхэлд хүргэсэн байж болзошгүйг мэдсэн тул маш их шоконд орж өөрсдийгөө буруутгаж эхэлсэн. Цагдаа нар гэрийн үүд хэсэгт дугуйн мөр олсон бөгөөд гэмт хитгээд дугуйгаар ирж бутсан байдалтай байсан. Цагдаа нар дугуйны мөрөөр хөөж нилээд явсан ч далайн эргийн элсэн дээр гарсны дараа уул мөр баллартаж арилсан байсан. Гэвч гэмт хитгээд гэр дотор явсан нүцгэн хөлний мөрийг олж авч зургийг авсан ч зарим хэсгээрээ баллартаж мэдэгдэхгүй болсон байсан. Мөн түүнчлэн гэр дотроос нэг ч өөр хүний хурууны хээ олдоогүй нь маш их сонирхол татж байлаа. За тэгээд мөн бааны өрөөнд дэх мөрүүдийг харахад гэмт хитгээд усанд орсон харагдаж байгаа ч тэнд ч гэсэн мөн нэг ширхэгч хурууны хээ олдоогүй. Мөрдөгчдийн үдснээр гэмт хитгээд Кареныг уцаар явж байхад нь араас нь цохиж гэмтээсэн. Гэхдээ хохирогчийн бие дээр үүссэн хутганы хэмжээтэй тохирох хутга хэргийн газраас олдоогүй нь гэмт хитгээд тэр хутгаа биедээ авч явсан гэдгийг харуулж байлаа. Алхны хувьд тэр гэрт байсан алхыг ашигласан бөгөөд энэ нь гэмт хэрэгтэн Карен руу дайрахаас өмнө гэрт орж ирж алх хүртэл хайж нилээд хугацааг зарцуулсан гэдгийг харуулж байсан. Алхнаас гадна гэрээс эмэгтэй хүний бээли авсан нь тогтоогдсон ба хэргийн газар бээли үлдээгүйг харахад тэр гэмт хитгээд бээлийг бас л хэргийн газраас авч явсан байх магадaltaй байсан. Мөн түнчлэн гэрээс нэгч үнэтэй эд зүйлс болон бусад зүйлс алдагдаагүй байгаа нь хулгаан ямар нэг сэтэл байгаагүй харуулж байлаа. Хохирогчийн бие дээр 18 хутганы шарах байсан бөгөөд энэ нь үхлийн шалтгаан болсон. Мөн хохирогчийн биеэс биологийн материал олдсон ч тухайн үед ДНК-гийн шинжилгээ тийм нарийн хийгддэггүй байсан. Мөн шортон дээр бохинаалцсан байсан бөгөөд цагдаа нар гэмт хитгээд наалсан байж магадгүй гэж үзсэн байдаг. Өөр бусад ул мөр олдоогүй тул цагдаа нар сэжигтнийг хайж эхэлсэн. Цагдаа нар мэдэгдэл хийж хот дотор дугуйтай зорчиж яваа сэжигтэй этгээдүүдийн мэдээллийг хүлээн авч байгаагаа хэлсэн. Үүнээс гадна цагдаа нар бусдын гэрт хулгайгаар орсон гэмт хэрэгээр шийтгэл идэж байсан болон ийм хэрэгт холбогдож байсан бүх хүмүүсийг хайж судалж эхэлсэн байдаг. Кареныг алсан хэрэг хотыг айдас давтуулж эцэг эхчүүд хүүхдүүдэд ганцаар ингэн явуулахаа болсон. Карены хамрагдаж байсан сургуулийн хүүхэд асрагчийн хөтөлбөрийг ч гэсэн бүрэн өөрчилсөн байлаа. Үнэн сурагч охид бусдын гэрт очиж бага насны хүүхдүүдийг нь харж үлдэх нь хэвийн үзэгдэл байсан бол Карены алгын дараа бүх зүйл өөрчлөгдсөн. Түүнээс хойш охидод байнга сэрэмжтэй байх, бүх цонх хаалгыг шалгах, боломжтой бол хид хидээрээ очиж ажиллахыг зөвлөдөг болсон.
Мөн хүүхдүүдийг өөрсдийнх нь гэрт биш харин асрагчдын гэрт үлдээж харин эцэг эх нь ирж авдаг байхыг хүртэл санал болгож өөрчилсөн. Орон нутгийн цагдаагийн газар энэ хэрэг дээр бараг бүх хүчээ төвлөрүүлсэн. Учир нь иргэд гэмт этгээдийг аль болох хурдан барихыг тэднээс шаардсан байдаг. Тэд Карины харж байсан охидтой ярилцахыг оролдож ямар нэгэн зүйл харсан байж магадгүй. Найдсан учраас тэднээс мэдүүлэг авч эхэлсэн. Тэдний нэг нь шөнө нүүрэн тусаар будагдсан нэг эрэгтэй түүнийг айлгсан гэхээс өөр тодорхой зүйл санахгүй байна гэж хэлсэн байдаг. Энэ хоёр охины эцэг эхийн тухайд гэвэл тун хөдөлгөөд тэд өөрсдөө энэ аллагын ард байж магадгүй гэсэн хардлагч гэсэн хүмүүсийн дундаас маш их гарч ирсэн. Үндсэндээ тэдэнд энэ хэргийг үйлдэх боломж онолын хувьд байсан боловч тодорхой сэтэл бол мэдээж байгаагүй. Хэрэг гарснаас хойш ердөө 2 хоногийн дараа тухайн гэр бүл өөр мужи руу нүүснэ ч гэсэн нэлээд их сэжиг төрүүлж байсан. Удалгүй цагдаад өөр нэг сэжигтэн гарч ирсэн. Нэгэн офицер өөр хэрэг дээр буюу орон сууцны хулгайн хэргийг шалгаж байлаа. Тэр гэмт этгээдийг олж тогтоох үед уг хүн ундаг дугуйгаар явдаг болохыг мэдсэн. Гэхдээ үгээр дууссангүй. Дугуйн нэг бариул дээр цус шиг зүйл илэрч мөн дугуйнд нь хохирогчийн шортон дээр байсан бохтой ижил өнгийн бох наалдаж үлдсэн байсан. Мөрдөгчд эдгээр нотлохоог лабораторид өгч Карины алга үнэхээр бүтлгүй дээрэн байж магадгүй гэж бодож эхэлсэн. Гэвч шинжилгээний хариу нь бохин өөр нэр төрлийнх бөгөөд харин дугуйны бариул дээр байсан улаан зүйл нь жирийн будаг болохыг тогтоосон. Цагдаа нар гэмт этгээдийг хайж байх зөөр Карины гэр бүл найз нөхөд гэмт хэрэгт хэрэгтэй мэдээлэл өгсөн хүнд олгох зорилгоор сан байгуулж $10,000 цуглуулсан. Удалгүй энэ дүн $30,000 болж дараа нь $50,000 хүрсэн. Маш олон хүн гэмт этгээдийг аль болох хурдан барихыг хүсэж байсан бөгөөд энэ нь тэдний өөрсдийн аюулгүй байдалтай ч холбоотой болж ирсэн. Тухайн үед маш их гэж тооцогдох энэ хэмжээний мөнгө нь мянган дуудлага цагдаад ирэхэд хүргэж цагдаа нар ирсэн бүх мэдээллийг шалгахыг хичээж байв. Цөөнгөө хүн Карины харж байсан хүүхдүүдийн эцэг эхийг шалгахыг зөвлөж яг тэдэл энэ аллагын ард байгаа гэж үзэж байлаа. Эцэст нь мөрдөгчд мэдэгдэл хийж тэднийг сэжигтнээр авч үзэхгүй байгаагаа хэлсэн. Учир нь тэд тэр орой өөр газар байснанд баталгаатай баримтаар нотлогдсон гэж мэдэгджээ. Удалгүй хэрэг гарсан газраас хэдхэн гудамжны зайд амьдардаг нэгэн эмэгтэй цагдаад хандсан. Тэр нэлээд хачирхалтай түүх ярьжээ. Эмэгтэй гэртээ ирэхэд шалан дээр цусны туслууд байгааг мөн зээх хүүд нь хаягдсан захиа байгааг олж харсан. Энэ хэргийн мөрөөр мөрдөгчд тэр зээх хүүтэй нь холбогдоход тэрээр энэ түүхийг мөн баталсан байдаг. Зээх хүн ярихдаа уг захиаг 22 настай найз нь бичсэн бөгөөд тэр найз нь өмнө нь гэмт хэрэгт холбогдож байсан бөгөөд Карины аллагын маргааш өглөө нь өөр мужи руу явсан гэж ярьжээ. За ингээд хэргийн сэжвэр гарч ирлээ гэж бодсон мөрдөгчд Ohio мужи руу явж түүнтэй уулзсан бөгөөд тэр хүн захиаг үнэхээр бичиж эмэгтэй хаалганы нөхөр нь хийснээ хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ тэр ямар ч цус хараагүй, аллагад ямар ч холбоогүй гэж мэдэгджээ. Тэр өөрийн ДНК-гийн дээжийг өгөх мөн үнэн худлыг илрүүлэгч полиграф дээр шалгуулахыг зөвшөөрсөн. Полиграфийн үеэр мэргэжилтэн тэр этгээд зарим асуултанд худлаа хариулсан гэж үзсэн ч тэр бүх зүйлийг няцаасаар байв. Эцэст нь баривчлах хангалттай нотлох баримт байхгүй байсан тул цагдаа нар мөрдөх шалгалтыг тэгсгээ зогсоохоос өөр аргагүй болсон. Ойролцоогоор яг энэ үед тухайн дүүргийн цагдаагийн хэлтест шинэ тохнод хөрөмж ирсэн бөгөөд энэ нь хуучин технологиос 10 дахин илүү үр дүнтэйгээр хурууны хээг илрүүлэх боломжтой болж байсан. Карины хэргийг шалгаж байсан мөрдөгчд энэ хөрөмжийг авч гэмт хэргийн газрыг дахин шалгасан. Үүний үр дүнд тэд үнэхээр олон 10 шинэ хурууны хээ илрүүлсэн бөгөөд шинжээч тэдгэрийг шалгаж эхэлсэн. Гэхдээ дахиад бүтлгүйтлээ нүүр туллаа. Эцэст нь эдгээр хурууны хийн зүгээр л гэр бүлийн гишүүд болон тэднийд ирж очдог найз нөхдийнх нь болох нь тогтоогдсон. Алгын дараа хэдэн 7 хоногийн турш цагдаа нар мянган мэдээллийг шалгаж олон сэжигтнийг судалсан ч ямар ч үр дүнд хүрээгүй. Нөхцөл байдлыг хүндрүүлсэн бас нэг зүйл нь тухайн жил тэр хотод гэмт хэргийн гаралт бараг дээд хэмжээнд хүрсэн явдал байв. Аллаг, халдлага болон бусад гэмт хэргийн тоо эрс нэмэгдэж цагдаа нарт нэмэлт ачаалал үүсгэж байв. Бүр цагдаа нар эцэг эхчүүдэд хүүхдүүдийнхээ хурууны хээг өгч хэрвээ хулгайлагдвал илүү амархан байдлаар олох боломжтой болно гэж
хүртэл зөвлөхөд хүрж байсан. Маш олон хүн энэ аргаар хүүхдүүдийнхээ хурууны хийг цагдаад өгч хадгалуулсан түүхч байгаа. Үүнээс хойш Карины хэрэгт ямар нэгэн томоохон агц гараагүй боловч аллагаас 2 сарын дараа бүх зүйл өөрчлөгдсөн байдаг. 5 дугаар сарын 29-нд цагдаа нар 38 настай Жоржиана Уоррены цогцыг өөрийнх нь гэрт олсон бөгөөд энэ нь Карины цогцос олдсон хотхоноос ердөө хэдхэн милийн зайд байрлаж байв. Эмэгтэйг орон дээр нь олсон бөгөөд нүрийг нь дэрээр бүтээсэн мөн хажууд нь алах байсан. Гэрт мөн олон уул мөр илэрсэн. Үүнд орон дээр болон угаалгын өрөөнд байсан мөрөөд мөн гэмт итгээд шүршүүрт орсны улмөрч байсан. Мөрдөн шалгалтын явцад гэмт итгээд цонхоор орж ирсэн нь тогтоогдсон. Шүүх эмнэлгийн шинжээчид энэ хохирогчийг мөн л хүчирхийлсэн болохыг тогтоож гэмт итгээдийн биологийн материалыг илрүүлсэн. Мөрдөгчид энэ хэрэг Карины аллагадаа маш төстэй байгааг анзаарахгүй чадсангүй. Бараг яг л давтагдсан мэт ижилхэн байлаа. Жоржианагийн гэрт түүнтэй хамт 2 охин нь байсан боловч гэмт итгээд тэдэнд гар хүрээгүй. Тэд шөнө юу ч сонсоогүй унтж байсан. Бүгд энэ аллагын ард нэг л хүн байгаа гэж таамаглаж байсан ч энэ удаад гэмт хэрэгтэн бас л ямар ч хурууны хий үлдээгээгүй гэсэн. Маш цэвэрхэн бүгдийг хийсэн байлаа. Эсэн хэдий шинжээчид орны хажууд байсан номыг шалгахаар шийдэж бүх хуудсан дээр нь хурууны хий байгаа эсхийг шалгаж үзсэн. Тэд бодохдоо гэмт итгээд уг номыг барьж хөдлөсөн байж магадгүй гэж үзээд нөгөө үнтэй тоног төхөөрөмжөө ашиглаад шалгаж эхэлсэн. Удалгүй тэд үнэхээр нэг зүйл олж илрүүлсэн. Номын 43 дугаар хуудсан дээр гадны хүний хурууны хий байгааг илрүүлсэн бөгөөд энэ нь алуурчных байж болох байв. 1984 онд хурууны хийний нэгдсэн компьютерийн сан байгаагүй ч одоо мөрдөгчид үүнийг бүх сэжигтнүүдийн хурууны хийтэй харьцуулж үзэх боломжтой болсон. Удалгүй тэд Карин болон Жоржианагийн аллагын хооронд ямар нэг холбоос байж болохыг олж мэдсэн байдаг. Карины нэг найз нь аллагаас хэдхэн хоногийн өмнө мөн л Жоржианагийн хүүхдүүдийг харж байсан нь тогтоогдсон. Мөрдөгчдийн нэг болох Кевин Маккой энэ нууцлаг алуурчин өөр бусад шууд холбоо нь илэрхий биш хэрэгүүдтэй холбоотой байж магадгүй гэж анх таамаглаж эхэлсэн. Гэмт итгээд хэрхэн хурууны хий үлдээхгүй, гэрч нартаа огт харагдахгүй, нүүр тулахгүй байж чаддаг байсан нь ийм төрлийн гэмт хэрэгт нэлээд гарчсан туршлагатай гэдгийг нь бол илтгэж байсан. Тэгээд тэр Карины аллагаас 1 сарын өмнө өөртөнд алгасан Бока Ратонд болсон нэгэн хачирхалтай хэргийг сансан. Тухайн үед үл мэдэгдэх итгээд нэгэн бүсгийн унтлагын өрөөнд нэвтэрч хүнд зүйлээр цохиж хувцсыг нь тайлж бөгжийг нь гараас нь мулталж аваад дараа нь зүгээр л яваад өгсөн. Бүсгүй хэдийгээр амьд үлдсэн ч тархиныг хүнд гэмтэл авсан байсан учраас дараа нь хэргийн талаар деталуудыг санах ямарч чадваргүй болсон байна. Ингээд мөрдөгч бусад хэрэгүүдтэй энэ хэрэг ямар нэг холбоо хамаарал байгаа эсхийг хайсаар байгаад нэгэн сонирхолтой хэргийг олсон. Тэр хэрэг нь болохоор 5 дугаар сарын 22-нд буюу Карины аллагаас 2 сарын дараа нэгэн эмэгтэй шөнийн 2 цаг орчимд хүүтэйгээ гэртээ харахаар явж ээж. Гэрийнхээ ойролцоо ирэхэд тэр хоёр хин нэг эрэгтэй хүн тэдний цонхны хаалтын торыг авч дотгош орж байгааг харсан. Эмэгтэй тэр эрэгтэй араас гүйж гэмт итгээд дугуун дээрээ өсөрч суусан ч тэр зүхтаж амжаагүй. Хөөн амжиж очоод түүнийг татаж унгаасан байдаг. Богинохон тэмцлийн дараа гэмт итгээд молторч шуудуур өсрөн орж тэндээсээ хаашаа ч юм зүхтан алга болсон. Ингэхдээ тэр дугуйгаа болон пүүзээ орхисон. Гутал дугуйн цонхны доор байсан нь тэр итгээд гутлаа гэрийн эзэд ирэхээс өмнө тайлаад гэрлүү орохоор завдаж байсныг илтгэж байна. 2 хоногийн дараа мөн тэр хотод амьдардаг нэгэн эмэгтэй толгой руугаа хүчтэй тохиулснаар сэрж орилж эхэлсэн. Эмэгтэй нүдээ нээхэд нэгэн эрэгтэй унтлахын өрөөнөөс нь гүйж гарч байгааг олж харсан. Мөн яг тэр шөнийн орой нэгэн эмэгтэй гэртээ сууж байтал бас нэг эрэгтэй өрөөнд нь дайран орж иж заалхийлсан байдаг. Эмэгтэй чанга орилсон гэмт итгээдийг айлгсан болдоо тэр зүгээр л эргэж хараад яваад өгсөн. За 4 хоногийн дараа яг үүнтэй төстэй хэрэг дахиад гарсан. Үл мэдэгдэх эрэгтэй нэгэн эмэгтэй гэрт нэвтэрч түүнийг айлгсан бөгөөд эмэгтэй орилж эхэлсэн. Гэмт итгээд гарахтаа бүдэрч усан сан руу унсан ч дараа нь дахиад зугтсан. Мөрдөгч Маккой эдгээр бүх хэрэгүүд хоорондоо холбоотой гэж үзэж удалгүй өөр нэг холбоо хамаарал байж болох хэрэг дээр илүү анхаарч эхэлсэн.
Тэр хэрэг нь юу байсан бэ гэхээр сүүлийн хэдэн сарын турш уг хотын нэгэн их сургуулийн хит хитэн эмэгтэй оюутан цагдаад гомдол гаргасан байдаг. Тэр гомдол нь юу байсан бэ гэхээр нэгэн эрэгтэй кампус дотор орж ирээд эмэгтэй оюутнуудын өмнө нүцгэлэх, заримдаа бүр тэдний дотор байранд нэвтэрхийг оролцсон ийм үйлдэлүүд хийдэг байсан гэж мэдээлсэн. Тэдгээр гэрчүүдийн ярьж байгаагаар тэр хүн нь дунд зэргийн өндөртэй, богино хар үстэй, цагаан арьстай эрэгтэй байсан гэж тодорхойлсон бөгөөд цагдаа нар сэжигтний ойролцоох дүр төрх бүхий аман зургийг гаргасан. Мөрдөгч Маккой энэ зургийг авч бэлгийн хүчирхийллийн шинжтэй гэмт хэрэг өмнө нь үйлдэж ял авсан хүмүүсийн зурагтай харьцуулан судалж эхэлсэн байдаг. Тэр үед мөрдөгч Маккой маш олон гэмт хэрэгтний зурагтай харьцуулж исэн бөгөөд тэрэн донд нэг зураг түүний анхаарлыг маш их татсан. Өөрөөр хэлбэл энэ зураг нь Мөрдөн байцаагчдын гаргасан аман зурагтай маш ойролцоо төстэй байгааг анзаарсан. Тэр хүний зургийг авч бусад хэрэгтнүүдийн зургуудтай хамт холиод гэмт этгээдүүдийг хамгийн сайн харсан буюу хамгийн ойр нүүр тулсан оюутантай уулзаж зургийг харуулсан байдаг. Оюутан тэрэн дундаас нэг хүнийг заагаад яг энэ хүн мөн байна гэж хэлсэн. Тэр хүн нь 23 настай Дуайн Оуэн байсан бөгөөд хулгайн гэмт хэрэгээс эхлээд олон нийтийн газар нүцэглэх, хүчирхийлэл үйлдэх зэрэг олон гэмт хэрэгт холбогдож байсан түүхтэй этгээд байв. Энэ нь түүнийг баривчилж байцаахад хангалттай шалтгаан байсан ч түүний байршил буюу хаана оршин сууж байгаа нь тодорхойгүй байлаа. Иймээс мөрдөгч түүнийг эрен сурвалжилж зургийг нь хот даяар тараасан. Хэд хоногийн дараа офицер хотын гудамжаар явж байхдаа Оуэнтэй маш төстэй зэрэгтэй эрэгтэйг олж харсан. Тэгээд тэр эрэгтэй дээр явж очиод бичиг баримтаа шалгуулахыг шаардахад тэр нэг бичиг баримтыг өгсөн бөгөөд тэр бичиг баримт дээр нь Dan Brown нэртэй цэргийн үнэмлэх бол үзүүлсэн байдаг. Гэвч офицер энэ бичиг баримтыг хуурамч гэж сэжиглсэн бөгөөд учир нь тэр хүн Оуэний зурагтай маш адилхан байсан. Тиймээс түүнийг баривчлахаар шийдэж цагдаагийн хэлцтэй авчирсан байдаг. Түүний хурууны хээг өмнөх хэрэгүүдийн хэвтэйн тулахад үнэхээр Дуайн Оуэн мөн болох нь батлагдсан. Түүнд хуурамч бичиг баримт ашигласан хэрэгээр ял тулгасан бөгөөд ингэснээр түүнийг шүүх хурлаа хүлээж авах хооронд нь мөрдөгчд түүнийг алга болон дээрх халдлагуудтай холбоотой эсхийг тогтоохоор ажиллаж эхэлсэн. Оуэн олдсон пүүд болон ундаг дугуй нь өөрийнх нь болохыг хүлээн зөвшөөрч мөн нэлээд хідэн хулгайн хэрэг үйлдэснээ бол хүлээн зөвшөөрсөн байдаг. Гэвч тэрээр алга үйлдсэн гэдгээ үргэлж үгүйсгэсээр байсан бөгөөд тухайн үед түүний ДНК гэмт этгээдийн үлдээсэн биологийн материалтай тулгах боломж байгаагүй. Учираас яг таг нотлохоог бол олж чадахгүй байсан. Нийт дүнгээрээ мөрдөгчд Дуайн Оуэнийг хэдэн 10 цагийн турш байцаасан. Тэр энэ байцаалтын үйл явдлаас ил таашаал авч байгаа мэт харагдчихсэн бөгөөд тааварлашгүй онцгой мэд зүйл ярьж заримдаа бүр асуултанд нь шүлгээр хариулдаг. Тэгээ эцэст нь түүнээс дахин нэг удаа чи хэн нэгнийг алж байсан уу гэж асуухад тэр тийм гэж хариулсан ч ямар нэг нэмэлт тайлбар өгөөгүй. Сонирхолтой нь хэдэн хүнийг алсан юм бэ гэж асуухад тэр огт хариу хэлэлгүй дуугүй өнгөрсөн. Гэвч яг тэр үед Дуайн Оуэн ширээн дээр хуруугаараа 2 гэсэн тоог зурж исэн. Тэр мөн мөрдөгчдөд өөрийгөө криминалистикийн талаар маш сайн мэддэг, гэмт хэрэг хэрхэн үлдэхийг ойлгодог гэж хэлж исэн. Яг тэр үед мөрдөн байцаагчид аль хэдийн Жоржианагийн номын нэг хуудсан дээр олдсон тэр хурууны хээг төвний хурууны хээтэй харьцуулах хүсэлт илгээсэн байсан бөгөөд энэ нь хэрэгт маш том нотлохоо олж орж ирсэн. Өөрөөр хэлбэл хурууны хээ нь таарсан. Мөрдөгчд ээлжид байцаалтандаа орж ирэхдээ нэг гэмт хэргийн газраас түүний хурууны хий олдсон гэж хэлэхэд Оуэн нэмсэглээд магадгүй би тэр орны хажууд байсан тэнэг номонд хүрчихсэн байх гэж хэлсэн. Удалгүй Оуэн бүх үннээ ярьж эхэлсэн. Хийсэн хэрэгээ бүх нарийн ширийн зүгэлтэй нь хүлээн зөвшөөрсөн байдаг. Тэр гудамжаар явж тохирох айлыг хайж гэрт нь нэвтэрч түүнийг хэрхэн алсан тухай Жоржианагийн аллагын бүх деталуудыг маш нарийн тайлбарлаж өгсөн байдаг. Хамгийн жихүүдэс хөрмээр зүйлсийн нэг нь тэр эхнээсээ цэвэр хувцсны иж бүрдэл авч яваад айл руу орохоос өмнө дугуун дээрээ үлдээгээд хэрэг үйлснийхаа дараа солихоор төлөвлөдөг байсан. Гисэн хэдий ч Оуэн Карины аллагыг хүлээн зөвшөөрөхөөс татгалцсан хэвээр байсан бөгөөд цагдаа нарт баттай баримт гаргаж ирж чадаагүй. Гэхдээ нэг мөрдөгч тухайн үед зайд хэрэглэж үзэхээр шийдсэн. Тэр хэргийн газраас олдсон эрэгтэй хүний хөлийн мөрийг
Түүний хөлийн мөртөө зэрэгцүүлэн тавиад бид энэ хоёр хөлийн мөр таарч байгаа нотлогоо олсон. Одоо бидэнд чиний тэр гэрт байсан баримт байна гэж хэлсэн. Гэхдээ энэ арга зал нь үнэхээр үр дүнгээ өгсөн. Өвөн зургийг хараад үнэхээр адилхан юм байна гэж хэлээд удалгүй хэрэгээ хүлээж эхэлсэн байдаг. Өвөний ярьснаар тэр өдөр тухайн дүүргээр дугуй унаж явж байхдаа оройн 8 цагийн үед Кариныг цонхоор хараад алхахаар шийдсэн байна. Эхлээд тэр бааранд орж архиуж нилээд суусны дараа харанхуй боломгц буцаж ирсэн. Тэр цонхоор хэсэг хугацаанд ажигласны дараа хурууны хий үлдээхгүй тулд өөрийнхөө амьсыг гартаа өглөж байшин руу орсон. Довтогшоо ормогцоо тэр шүүгэнд нуугдаж тэндээс эмэгтэй хүний бэлий олоод ингээд ажиглалт хийгээ сууж исэн чинь хэсэг хугацааны дараа Карин галтгуур орж ирээд утас авахд Өвөн сандарч түүнийг өөрийг нь харчихсан цагдаа дуудах гэж байна гэж бодсон. Тийм учраас нуугдж байсан газраасаа гинт дайран гарч ирж хохирогчийг цохиж унгаагаад дараа нь түүнийг унтлахын өрөө рүү чирч аваачаад хүчрхийлсэн гэж ярьсан. Үүний дараа Өвөн шүршүүрт орж цустай хувцас цуглуулан гадагш гарч ойролцоох бутан дунд нуугдсан. Дүүн Өвөн мэдүүлэг өгж авах үедээ ч хүртэл мөрдөгчдийг шоолж та нар ажлаа сайн хийгээгүй штэ. Та нар бутнуудыг сайн шалгаагүй гэж хүртэл хэлж исэн. Тэгээд уугаа унаж яваад далаа руу очоод далаа руу хутгаа шийдсэн. Уул мөр устгасны дараа тэр өөрийн ах болон өөр нэг хүнтэй хамт амьдардаг байрандаа эргэж очив. Тэгээд ханын цагийг 2 цагаар ухрааж зориуд их чимээ гаргаж 2 хамт амьдардаг хүмүүсээс сэрээгээд нөгөө хүмүүс нь юу алсан гэж гараад ирсэн чинь тэднээс уучлалт гуйгаад одоо цаг хэд болж байна гэж албаар асуусан байдаг. 2 хөршин цаг руу харахаар мэдээж 2 цаг хойшлуулсан юм чинь буруу цаг зааж исэн. Ингэснээр Өвөн өөрийн өөр газар байсан гэдэг баталгаа үүсгэхийг оролцсон байсан. Эцэст нь түүнийг 2 аллагад буруутхан шорон торж шүүх хурал болохыг тэр хүлээж байлаа. Түүний намтрыг шалгахад тэр маш хүнд нөхцөлд өссөн нь тогтоогдсон. Эцэг эх нь арх болон масууруулах бойс хэрэгэлдэг байсан бөгөөд түүнийг баг байхад нь нас орсон байна. Дараа нь тэр болон түүний ах хэд хэдэн асрамжийн газраар дамжин өссөн. Өсвөр насндаа тэр богино хугацаанд айрамд элсэж дараа нь коллежид криминалистгийн хичээлд сууж исэн хүн байгаа. Тэр өөрөө цагдаа болохыг хүсдэг байсан ч анхны хэрэг дээрээ ял авснаар энэ боломжгүй болсон. Өөрөөр хэлбэл Америкийн нэгдсэн улсад хэрвээ хүн ял эдэлж исэн буюу шүүхээс ял авсан тохиолдолд цагдаа хийх боломжгүй болдог юм байна л да. Тэгээд тэр бодсон юм байна. Хэрвээ би цагдаа болж чадахгүй бол би нөгөө талд нь орно гэж шийдсэн гэж ярьсан байдаг. Муруутай гэдэг нь тогтоогдсны дараа тэр олон 10 халдлага, нүүцэглэлт, таагнах, бусдын гэрт нэвтрэх эргүүдийг хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ тэр Карин болон Жоржиана хоёрыг л алсан гэж зүтгэсээр л байсан. Шүүх хурал болохыг хүлээж байх хугацаанд тэр шоронгоос бас орохыг завдсан. Тэр хогийн савнд орж нуугдаад хогийн савтай цуг ачаад гадагшаа гаргана гэж төлөвлөсөн байсан ч харгалзагчид түүнийг олж илрүүлсэн байдаг. Карины хэргийн шүүх 1 жилийн дараа эхэлсэн ч Өвөн гин буруугаа гинт хүлээхээс татгалзсан. Түүний өмгөөлөгчид Өвөнөөс мэдүүлэг авахдаа хуулийн дагуу аваагүй, эрүүдэн шүүж, дарамтлах замаар хэрэг тулгасан гэж мэдэгдсэн. Гэвч байцаалтын бичлэгүүдийг шүүхэд үзүүлсний дараа түүний буруутай байдалд хинч эргэлзээгүй бөгөөд түүнд цаазаар авах ял оноосон байдаг. Жилийн дараа Жоржианагийн аллагын хэрэгээр мөн адил ял оноосон. Бусад хэрэгүүдийн хувьд нийт 6 удаагийн бүх насаар хорих ял авах хэмжээнд хүрч очсон байсан. Ингээд цаазаар авах ялыг гүйцэтгэх хугацааг хүлээж эхэлсэн. Америкийн нэгдсэн улсын хуулиар жишээлбэл хүн ингээд цаазаар авах ял авангууд цаазаар авах ялыг тэр дорн юусоо гүйцэтгэдэггүй юм байна. Зарим тохиолдолд бүр 10-20 жил хүлээж байгаад цаазын ялыг гүйцэтгэх тохиолдолж байдаг юм байна. За ингэснээр бол энэ түүх бол дуусаагүй. Өвөн Карины хэргийн талаар давж заалдаж цагдаа нар түүний дуугүй байх эрхийг зөрчсөн гэж мэдгдсэн. Тэр байцаалтын үеэр би энэ талаар ярихыг хүсэхгүй байна гэж олон удаа хэлсэн ч мөрдөгч нар асуултаа үргэлжлүүлсэн гэдгийг нотлохоо болгож дээд шүүхэд өгсөн байдаг. Шүүх түүний давж заалдах хүсэлтийг хүлээн авч уг хэрэг дээрх ял шийтгэлийг нь хэсэг хугацаанд бас хүчмгүй болгож байсан. Гэвч 7 жилийн дараа прокуроруу дахин давж заалдаж шин шүүх хурал болж дахин цаазаар авах ял оноосон.
Тэр цагаас хойш Оуэн цаазаар авах ялаа хүлээн шоронд хоригдсоор байв. Түүний цаазаар авах ялыг 2023 оны 6 дугаар сарын 15-нд буюу аллагаас хойш 39 жилийн дараа гүйцэтгэхээр товолсон байдаг. Цаазаар авах ял гүйцэтгэх тэр өдөр Карины дүү эгчийнхээ алуурчны ял гүйцэтгэхийг харахаар ирсэн. Тэр Оуэний нүд рүү харахыг хүссэн ч Оуэн нүд эцсээ хүртэл нүдээ анаастай хിവэр байж байгаад ялыг гүйцэтгсэн байдаг. Энэ эмэгтэй хожим нь цагдаагийн мэргэжлийг сонгож шериф болсон. Түүний хэлснээр Карины аллагын дараа тэрээр нойр гүйдэлд орсон бөгөөд хэрвээ би унтаж чадахгүй бол энэ цагийг хэрэгтэй зүйлд зарцуулсан дээрээ гэж шийдсэн учраас цагдаа болсон гэж ярьсан байдаг.